За сайн байцгаана өргөмөнд үзэгчтэй. За та бүгдтэй Хобилай хааны ээлж дугаараар иргэн уулзч байгаадаа маш их баяртай байна. За манай Бэлгүүн ус тавчаа YouTube пэйж маань ээлж дугаар одоо Монголын түүхээр үргэлжилж байна. За нэг зүйлийг хэлэхэд за үзэгч та бүхнийхээ илгээс сэтгэлийн хандив тус дэм донешныг бол бид нар хүлээж авсан. Тэгээд үзэгчтэй та бүхэндээ маш их баярлалаа гэдгээ хэлмээр байна те. Өштэй. Тэгээ ер нь бол энэ бол одоо бидний үйл хэрэгт бас маш их хувь нэмэр оруулж байгаа шүү гэдгийг бас үзэгчтэй хэлээд дахин талархлаа илэрхийлж байна. За багш өнөөдөр хоёулаа Хобилай хааны ээлж дугаар. За байгаа те. За би зүг санаж байгаа бол өмнөхдөр яаж дуслаа? За юуг санаж байна? Ер нь санаа их багтж байна. За бид нар бас жоохон удаан хугацааны турш одоо жаахан амс хийсэн. Амс хийх одоо студ хөөцөлтөө бол маш их юм болсон тийм ээ одоо. За ер нь бас юм амархан бүтдэггүй. Тэгэл бас нэлээд их хөөцөлтөн болол яг үргээ явандаа нэг студ бол нэг бүтгээл ах шиг байна. Юм бас нэг ер нь хэрэг болох жишээтэй ч гэдэм үү. Гэрэл чийдэнгээс ахуулаад тийм ээ. Банаа маш их юм хөөцөлдөж явсан учраас энэ одоо бид нар жаахан одоо контент удаасанд одоо хүлцэлвчээ. Та бүгд харин донешнээ үргэлжлүүлэн илгээгээрэй. Үүнд бол маш их талархаж одоо цаашдээ үйл ажиллагаанд бид нар бол одоо өөрсдийнхөө контентэнд нэмэр болох болно. Хоёлаа түрүүчүүдээ Хобилай хааны бол сувдан зэрлэг бичигдээ дууссан шүү дээ. Тий. Хобилай хаан одоо их засаг хууль өөрчлөгдсөн. Шинэ хуультай болсон гэж та нэг ярьжсэн те. Манай ус яг тэгэхээр нөгөө шинэ хаан гарч ирж байгаа юм чинь өөрийнхөө төрөө байгуулж таарна. Шинэ хуультай болж таарна. Тий. Чингис хаан 1189 онд хар зүрхний хөх нурд өргөмжлөгдөөд хуулаа гаргахдаа хөх дэвтрийн хуулийг гаргасан. За энэ хөх дэвтэр дээр чинь суйрлаж байгаад 1206 онд бүх Монголыг нэгтгэсэн хаан болохдоо их засгийг бичсэн. Их засаг ингээд явсаар байгаад Хобилай хааны үед одоо ингээд сувдан зарлиг болж өөрчлөгдөн шинжлэгдсэн. Энэ хууль муудах юм биш. Зүгээр шинжлэгдэж байгаа. Дан ганц Монгол үндэстнээ захирсан дэлхийд дахныг одоо бас өөрсдийнхөө талд одоо багтаасан энэ том эзэнт гүрэн байгуулахад их засгийг хэрэгжүүлж исэн бол Хобилай өөрийнхөө байгуулсан олон үндэстнийг захирахын тулд одоо юу болж байна? Сувдан зарлиг хуулиа өөрчлөхгүй болохгүй байна гэж байгаа. Тэгэхээр одоо Чингисийн дөрвөн ач за бараг ер нь ингээд Евразийг тийм ээ дөрөв баага захирчлаа. Хятадыг эзлээд авсан хүн Хятадаас л захирдээ. Тэрнээс Монголоос захирахгүй. Чи одоо Хятадыг эзэлээ гэхэр чинь зэрэг Хятадыг Улаанбаатараас захирах уу? Хэцүү шүү дээ. Хэцүү. Тэр Хятадыг дотроос нь захирна. Өөр арга байхгүй. Тийм болохоор Хобилай бол үүнийг мэдчихсэн. Тийм учраас одоогийн Бээжин хотод одоо Даадуу гэдгийг байгуулсан л да. Одоо их нийслэл Хамбалик хот. Одоогийн Тамэны талбай гэж яриад байгаа шүү дээ. Гүүгүн буюу хаадын өвлийн ордон гэдэг байгаа. Энэ чинь Хобилай хааны байгуулсан ордон. Одоо тэр нөгөө юунаас Бээжинд аялж яхад нэг тим юм яриад идэв санагдах юм нэрэ. Тий. Аяллаа маршрут дотор нэг юм байх шиг байсан шүү. Хятадын нийслэлийн одоо Тамэны талбай байна шүү дээ. Хятадын үе үеийн хаадууд болон одоо үе үеийн дарга нар тийм ээ. Энэ Хобилай хааны байгуулсан ордонд чинь байрладаг байхгүй юу да. Тэг яг хажууханд нь Хятадын засгийн бүх Хятадын одоо ардын төлөөлөгчдийн их хурлын ордон гэдэг одоо Бээжинд байгаа шүү дээ. Ингээд Хобилай бол Даадууг байгуулсан. Гэхдээ нүүдэл чинь зан өөрөөс нь салдаггүй. Тэр бол өвлийн ордон юм. Тэгээд одоогийн энэ өвөр Монголын тийшээ Шандуу ойролцоо Зуны ордон гэж байгуулсан. Шар ордон. Зуны ордон байгуулсан. Тэгэхээр Зундаа тэр ордонд очичоод өвлдөө энэ цагаан эрмийн урагшаа ирдэг. Даадуудаа ирдэг. Өөрөө нүүдэлчин хүн болохоор яадгүй. Нүүдэлч нь салдаггүй. Хоёр ордон байгуулчаад хоёр ордон руугаа нүүж явж идэг. За энэ Даадуу хотын зохион байгуулалт яаж баригдсан талаар бол ер нь бүр дараа тухтаа ярив. Ямар ч лсэн энэ бол Хятадыг захирахын тулд их хэрэгэншлиг эзэлсэн. Нангиадын их хэрэгэншлиг эзэлсэн учраас дотроос нь захирахаас өөр аргагүй болсон. Харин төрлөх Монгол нутаг нь их Иван улсын умард
хязгаар болж хуурсан байна. Төрлөх Монгол нутаг. Харин Хувлаа хааны байгуулсан Иван улс их том газар нутагтай. Мөн Перс одоо суудсан байгаа хаад байна шүү дээ. Монголын хаад, Ил хаадын бас л том. Ер нь том газар Алтан орд учраас том газартай шүү дээ. Персд бол Тебриз нийслэлтэй Ил хаан тус гэж байгуулагдсан. Персийн их иргэншлийг эзэллээ монголчууд. Тэгээ Персийг Персээс захирна. Хоёлаа Персийг эндээс захирахгүй. Үнэн алдартны Христийн том соёл иргэншлийг бас эзэлж авсан монголчууд Алтан ордны эзэнт улс гэж байгууллаа. Тэгэхээр яах вэ? Тэр Сарай хотоос л захирна шүү дээ. Тэгэхээр энэ Төв Азийн нүүдэлчд одоо энэ Цагаадагийн удмынхан ч одоо энэ бас энэ Дундад Азад бас байгуулагдсан байгаа. Одоогийн Туркмен, тийм ээ, Афганистан, Пакистаныг тэгээд энэ Киргизийн зарим хэсэг. За тэгээд энэ одоо юу гэдгийг одоо нэг Дундад Азийн газруудыг ингээд эзлээд захирж байгаамаа. Тэгээд энэ Алмалик хотод захирж байгаа. Цагаадагийн уруудмынхан захирж байгаа. Тэгэхээр Төв Азийн нүүдэлчд 3 том иргэншлийг эзэлчээд тэр иргэншлээ захираа суусан учраас иргэншилд ялагдсан гэсэн тийм үйл явц болсон. Одоо яагарахгүй чинь жам л да. Тэр иргэншлийг тэндээс л захирна. Хувлаа 50000 жилийн түүхтэй ангиадын иргэншлийг эзэлж аваад өөрийн мэдлэлд оруулжээ. Нэг имийг дурдъя. Мулан гэдэг нэг Google-тэй кино гэдгийг санаж байна уу? Тий. Модон шаниутай л үзэлцээд байдаг нэг хятад охины талаар гардаг кино биш. Модын шаниуд гэсэн чинь нэг юудэн өмсөө тий. Эмхтэй тий. Ийм мөрий тахир юм шиг мөртлөө тэгш сэлэнтэй. Нурундаа ийдэг. Нинжа юм хаашаа. Тийм ээ? Аха. Тэгснээ тэр үед хятадын нийслэл тэр тамианы талбай баригдаагүй тэр үеийн нийслэл чинь Шиан хотод байсан шүү дээ. Тэгс чи тамианы талбай баригдсан арслантай бүжиг хийгээ явж идэг. Тэгснээ нэг мулааны нэг луун нэг модон шаниугийн 90 бор харцахыг галаар төрөгдөн штэ. Тэгснэ Mongolian barbecue гэдээ хажуудах хөрөлцгөндөө тайлбарлалт штэ. Now that's what I call Mongolian barbecue. Энэ одоо ямар гээчин Google-тэй вэ? За яг Google-тэй талаар л хүлээж авъя. Тэрнээс ш энэ бол ер нь Монгол тал нутгийн энэ одоо нүүдэлчин агуу дайчин үндэснийг бас жоохон доош нь хийсэн юм шиг санагдсан шүү. Гэхдээ жижиг юмар том юм хийгээд иж магадгүй. Гэхдээ хүүхдүүд тэрнийг үзэж байгаа бол ийм байсан юм байна гэсэн ойлголт авч магадгүй шүү. Тэр Google-ийн кино бол ер нь жоохон түүхгүй үлдтэй. Буруу тийм кино шүү. Тэгээд энэ Matt Damon-ы тоглосон тэр Great Wall гэдэг нэг кино тий. Нэг хятадын цэргүүд нэг өнгөнгөөр хувцалдсан. Гимнастикчд юм уу хаашийн бэ, циркчд юм уу хаашийн. Монголчууд нэг юм ногоон чон шиг амьтад ирээл. Эмэгчний дундаа хийж хамгаалдаг гэл нэг осор өөрийгөө яачаал доошоо өсрөөл жадлаалах дээшээ татагтаал буцан татагддаг одоо тороостой уцаар ойдсан юм шиг өөрсдөө ойдсан юм шиг нэг тийм кино байдаг шүү дээ Great Wall гэдэг. За энэ одоо ямар учиртай зүгээр тухайн найруулагчийн санаа байх гэж би бодож байна. Түүхийг бол их гойулсан шүү. Харин яг үнэн түүх нь гэвэл Хувлаа хааны байгуулсан их Иван улс маш их үнэн түүхийг өгүүлнэ. Хувлаа Иван улсыг одоо Монголыг, Хятадыг, Солонгосыг хамтдагцсан маш том газар нутгийг байгуулсан. Одоо суудан зарилгаа бичиж байлаа. Иван улсын баруун хилийн гаднах хэсэг Цагаадагийн эзэмшил өгөөдөгийнхөнтэй нийлэх үйл ажиллагаанд оролцож исэн байна. Одоогийн энэ Ярканд хотоос Узбекистаны Бухар хот хүртэл, Яркандаас Бухар хүртэл өгөөдөө Цагаадагийнхан эзэмшлээ тогтоох гэж оролдож байлаа. Яг энэ газар нутгийн зүүн хэсэг буюу одоогийн Шинжааны уйгурын газар нутг дээр хайдуу өгөөдөгийнхний эзэмшлийг хүчрхжүүлж исэн юм. Харин цаана нь алгуугийн дараа гарч ирсэн нэг нөхөр Цагаадагийнхний эзэмшлээ бэхжүүлж байлаа. Ярканд хайдуугийн өргөө. Хувлаа ингээд бүх Монголыг задлж өөрийн гэсэн улсаа байгууллаа. Би бол өгөөдөө хааны ач хөө.
Нас маань одоо дээр гарсан ч гэсэн надад маш их туршлага гарч ирлээ. Хуримтлагдлаа. Би цагаатаагийнхны учрыг олох уу, яах уу гэдгээсээ илүү хувлаатай бас нэг учраа олох санаатай байна. Мөн хааны хүүгүүдийг яасан гэлээ? Балтер маш их хүнд өвчин туссан. Тэгээ цаашаага шар тэнгисийн хөөрөг түүнийг тусгай ордон руу цөлсөн. Хайд үйзэнтэй. Мөн хааны уган хүүгийн давлан тийм байдаг байж. Өрөндаш яасан. Тэр хорлогдсон. Хувлаал түүнд хор өгөөз. Асига ширгэнэр яасан бэ? Хязгаарын дид жанжид болж цөлөгдсөн. Үеэлүүдтэйгээ ингэж харьцаж байгаа юм. Цаях. Би одоо хувлаа руу халдаад ирэхэд хувлаа сандрахгүй хайчдаг юм. Хар хорны би эзлэн. Тэгээд Юан усаас нь Монгол эх орноо би таслана. Би тэнд хаансан. Ингээд өгөөдөөгийнхний жинхэнэ хууль ёсны удмын хаанчлал тэнд ноёлох болно. Тэгтээ хайд үзэнтэй. Хувлаа дахиад сулрахыг хүлээе. Юу болсон? Цаадах чинь Япон руу нэг флот илгээгээд одоо цуцсан байгаа. Торшуулуудын мэдээгээр дахиад флот илгээх сураг байна. Хэрвээ хоёр дахь флотоо илгээдэг юм бол хувлаа хүчээ их нэлээд барах байх. Нэрээ. Тэр үед нь хувлаа руу орвол яаж юм? Болох талтай. Ямар ч л байсан Такалмаканы цөл дээр цэргүүдийг бэхжүүл. Хувлаад алтан ургаасаа нүүр буруулж дээд тэнгэр язгуураас холдохоор яадгийг нь үзүүлээ. Бид бүгд монголчууд. Биднийг Монголын тэнгэр, Монголын хөх тэнгэр эцэгдээ эцэг харж ивэж явдаг. Тэр хувлааг одоо харийн тэнгэр нь харах юм багуз. Харийн тэнгэрийн доор хэр хол явахыг нь харъя л та. Хайд үзэнтэй. Гэхдээ цагаатаагийнхан бас бид нартай жаахан шөргөөцөлж ил байна. Мөн хааны үед их хядлаганд өртцөхөчхөд одоо бас хоорондоо сөргөөцөлдөх дээрээ тулаа юу? Цагаатаач хурдан өндийж шүү. Аалгуугийн оронд хэн гарч ирсэн юм бэ? Аалгуугийн оронд бас нэг хаан хүүгүүд хоорондоо ярилцаад байна. Хин нэг нь гараад ирэх л баг. За яах вэ? Цагаатаагийн асуудлыг төвшөдөхгүй бол Бухаар талаас аюул занал хийл гарч ирнэ. Би хувлаатай уучраа олох гээд ядаж байтал бидний хойноос цагаатаагийнхан хаталдаад ирвэл бидэнд хэцүү. Тийм болохоор зэрэг Бухаар дахь анхаарлыг маш сайн бэхжүүлэх хэрэгтэй байна. Хүлээгүй яасан. Хүлээгүй цаашаага бэрхийн асуудалтай байгаа. Бэр хүлээгүй хоёрын тэгээд асуудал нь юу болж таарсан бэ? Хүлээгүйч тэнгэр тайлсан, бэрхч тэнгэр тайлсан. Алтан ордныхан мамлюкчуудтай холбоо тогтоож байгаа. Хүлээгүйгийн оронд хэн гарч ирлээ? Аргун. Тэр аргунтай холбоо тогтоохын тулд далаа тэнгисийг ашиглах гэдэг. Тэгэхээр далаа тэнгис тэрэнд өргөөж өөх эсхийг би мэдэхгүй. Үгүй л болов уу гэж найдаа. Зэргийг бэхжүүл. Такалмаканы цөл дээр. Энэ их хэсэн цөлийг ганцхан бид нар л гатлана. Хувлаагийн дагуулж ирэх цэргүүд яасан ч гатлж чадахгүй. Тийм болохоор байгалийн том хамгаалалт болно. Хувлаан цэрэг давуу хүчээрээ бидний хэрвээ зогсох юм бол Такалмаканы цөлийн дундад хойд хэсэгт бид нар бэхжчихье. Энэ цөлийг усгүй гатлаад иргэлдээ. Усаа дуусгаад ядраад хүрээд ирэн гут нь хувлаан цэргүүдийг бид нар тэнд нь хүлээж авах болно. Такалмаканы хэлсэн цөл дээр Юан улсын цэргийг би цус шиг урс. Цусыг би гол шиг урсгах болно. Тийм болохоор бэхжүүлэх хэрэгтэй байна. Тушаалдаг хувлаадын талаар мэдээ өгч болохгүй шүү. Хэн нэгэн тагнал туршуул явуулж болохгүй. Ойлголоо. Хайд үйзэ. Яркэнд хайдуу хувлаагийн эсрэг өндөлцөд бэлэн болж байлаа. За энэ хайдуугийн бас зөв. Тэ. Угаасаа өөдөө хааны удам. Өгөөдөө хааны. Тэ дээрээс нөгөө угаасаа өгөөдөө удам төрийг барих ёстой бидтэй ер нь бол хоолн тий. Тэ. Тэр хаттын завааралт ороогүй бол. Тэ.
Ширмүн энэ хоёрын хоорондын тохироо тангараг байгаа шүү. Намайг тэртээ тэргүй өргөмжлөхгүй. Надад боломж үл олдвол чи энэ боломжийг заавал ашиглаарай. Ширмүн хайдуу хоёр чинь тэгж баг залуудаа бие биентэйгээ уулзалтж ирсэн штэ. За юм асуудал бол гарсан. Хайдуу одоо яах аргагүй Юан устаа дайсагнах нь тодорхой болж байгаа байлаа. Тибриз Илхантус. За одоо хувлаатай холбоо тогтоохын тулд биднэрт өмнөдийн тэнгис хэрэг болох нь. Гэтэл алтан ордны талынхан хойноос ирээд болж өгдөггүй. Ногой чийч намайг их зовоох юм да. Яалтаа билээ. За Аргун хаан бол нэг иймэрхүү бодолтой байлаа. Ер нь алтан ордтойгоо зөрчилдөд байсан л да. Бэрхийн дараа гарч ирсэн мөнх төмөр ер нь бол алтан ордтой зөрчилдөөнөө жоохон багасгаж байсан үнэн. Голон анхаарал нь мөнх төмөр бол Бизантийг хүчрхжүүлэхгүй. Хоёрдугаарт цаашаага Унгар Польш дахь эзэмшлээ сэргээх сонирхолтой байсан юм. Тийм болохоор мөнх төмөр одоо Илхант дахь зөрчилдөөнөө аль болох хумж эхэлж байлаа. Алдан ордны эзэнт улс Сарай мөнх төмөр хааны ордон. Бидний өмнөх хаад бэрх хүлээгүй хоёр бие биентэйгээ нэлээд бас таарамж муутай байсан. Алтан ургийн ус хомсон гэж бас л ойлгомжгүй юм. Гэхдээ Аргун намайг яагаачгүй би Аргунтай асуудалгүй. Тийм болохоор зэрэг би Кавказаар хилээ тогтоох бодолтой байна. Кавказыг зөндөө булаацалтж байлдаж байсан. Би тэр тулдаанд байсан шүү дээ. Ногой. Тэгэхээр их авга минь ямар бодолтой байна? Бид нар алтан орд цэргээ аваад бидний алтан орд цэргээ аваад хүлээгүүтээ дайдаж байсан. Кавказын тололтаанд, мөн Азербайжаны тололтаанд, хаан хүү Хадааны эсрэг тололтаанд, хүлээгүүгийн эсрэг тололтаанд бид нар бүгд оролцож байсан. Бид нар дулдаанд ч гэсэн очиж байсан. Зүгээр л хоёр талын алтан орд болон хүлээгүүгийн Илхант улсын цэргүүд хүүрн аваарч байсан. Дээшигээ бараг дов мэт, бараг уул мэт аваарч байсан. Маш их цус усж исэн. Монголоо ингэж амар их ядаж байгааг би хоёр нүдээр харсан мөнх төмөр хаант байна. Сандор имд би хүртэл тавхнуулж байхдаа ийм их цус хараагүй. Би Польшийн Сандор имийг довтолж байхад ийм их цус хараагүй. Мөн Краков руу халтж байхдаа ч гэсэн. Бид одоо хоорондоо алцаад болсон гэж би бодож байна. Тийм учраас Болгарын хаант ус болон Польшийн хаант ус руу, мөн Унгарын хаант ус руу би хүчээд хэлэх хэрэгтэй байна. Византийн эзэн хаан Михаил Палило юу болсон? Танд уулын гүнжээ өгөөд инхийг сахиулсан шүү дээ. За яах. Би тэгээд гүнжийг нь аваа суурчихсан юм болохоор Бизант үндийн гэж бодож байгаа бол та. Үгүй ээ. Бизант миний хараа ялтантай болно. Миний одоо шинэ бодлого. Тэр юу гэж Польш Унгарын газар нутаг дээр эзэмшлээ бэхжүүлэх. Цаашаага ариун ром руу орох. Энэ миний алсын зорилго байх болно. Гэхдээ мамлюкчууд бидэнд бас нэлээд төвөг утгана. Мамлюк бидэнтэй одоогоор холбоотой байгаа болохоор хүлээгүүгийн Илхант улстай одоо уулзраа олно биз. Гэхдээ мамлюкийн султан танаас тусламжгүй бол юу болох юм бэ? Илхант улстай нэлээд дайтаад эхлүүл. Тийм юм байхгүй. Би багаахан зэрэгээр л тус олчихно. Над асуудал их байна. Ойлголоо. Мөнх төмөр эзэнтэй. Мөнх төмрийн бодол ийм байлаа. За энэ яаж ин алс өрөнд дэх монголчуудын, алс өрөн зүгт байгаа монголчуудын, монгол хаадын бас нэг зохицолгоо болж эхэлсэн. Нэг талаараа олон жилийн өмнө бэрх хүлээгүйэр бие биенийг арайд эндүү хядчихсан нэрэ бие биенийхээ цэргээр махан овоо басгасан л та. Хүний хүүрээр овоо басгаж ирсэн. Тал талын цэргүүд бүгдээрээ үхээд талаар дүүрэн үхсэн цэргүүд.
овоороод авцсан. Айхтар дайм болсон шүү дээ нэр чинь хоорондоо. Үхүүхтлээ хоорондоо байлтцсан шүү дээ. За тэр хайран хаанхүү хадаанч бас байхгүй болсон талбай. Кортикоригийн тулалдаанд хаанхүү хадаан байхгүй болсон шүү дээ бас. Энэ бол одоо яаж юм? Чингисийн ачнарал биентэйгээ үзэлцчихсэн. Хоорондоо зөрчилдөжсэн л одоо тэр цаг үе. Мөнх төмөрийн зөрчилдөөнийг бол дуусгах гэж бодсон бол та. Их Иванус дайдуухад Хувлаа хааны ордон. Би одоо далаа тэнгисээр орж хүлээгүүгийн хаан тулстай холбоотойх хэрэгтэй. Дунд цагаадагийнхан бидэнд тээг болоод байгаа. Тэгэхээр далаа тэнгисээр л худалдаа хийх хэрэгтэй. Сүм усыг ямар ч үсэн эзлээд авлаа дайлын усыг мэдлэлд оруулж хад байхад одоо биднэрт бас саад болсон 3-4 ус гарч ирлээ. Тэр нь бол Жагрын хаан тус байна. Жагрын хаан тус буюу энтэг. Энэ бол адилхан 5000 жилийн нас чацуу иргэн шил болохоор хэрвээ энтэгтэй хэрвээ дайн хийх юм бол хувлаа олон жил сунжирсан ялалтгүй дайн руу татагдан орох гээд байна. Энийг хувлаа ол мэдхийн загвар мэдж байгаа. Харин хажууханд нь байгаа нэг усуд байна. Паганы хаан тус. Паганы хаан тус бол одоогийн Мянмар. 13 дугаар зууны үеийн Паган. Паганы хаан тусын цэргүүд ч яг биднэрт алав говчур төлн төлөхгүй гэсэн тийм маргаан байгаа. Гэхдээ яагаад танд заавал захирагдах ёстой юм бэ гэж надаас асууж л байлаа. Паганд тийм асуудал үсэ юу. Тэд нар заанд зэрэгтэй найдаад байгаа юм шиг байна. Паганы хаан тус тэгээд юунууд байгаа юм бэ? Хажууд нь Паганы хаан тусад Анами хаан тус байгаа. Анамын хаан тус одоогийн Вьетнам. Анамчууд ч яах вэ? Бид нар тэдэнтэй байлдаа дийлхэл баг. Тэгвэл тэдний цагаагаар газар нутг нь хизүү. Ширэн гихтэй бөгөөд намгархаг. Одоо тэгвэл цаана нь юу байгаа юм? Кихмерийн хаан тус. Тэгээд Чампа залгаж байгаа. Чампагийн хаан тус. Одоо Чампа гэдэг чинь одоо 13 дугаар зууны үеийн Чампа одоогийн энэ Вьетнам, Лаос хэсэг болол та. За тэгж байтал бас нэг улс байгаа. Тэрний үг гэж Саяам. Тайланд. Бид нар одоо ASEAN-ы орнууд биш үү? Зүүн Азийн орнууд. ASEAN-ы орнууд л өөрт нь гай болоод байна гэсэн үг. Яагааргүй одоо илгээрээ хэлэх нь тодорхой болсон байна. Одоо Хувлаа хааны зовлон. Харин сүм улсын дараахан Япон гэж нэг улс дорн зүгт далайн чандаас Хувлаагийн элчийг алж явуулж исэн. 1274 онд Хувлаа хаан ишигээ цэргээ оруулсан штэ. За энэ юу юм аа? Японтой бол маш ээдрээтэй харилцаатай байсан. Хувлаа хаан бол. За бол яг нь монголчууд бол тал нутгийн хүмүүс учраас далайн аялалд мэдээж хэрэг гайхгүй тэр их усны талаар гадаа далайн талаар бол мэдлэг бол байхгүй байсан л да. Өөрсдөө их газрын хүмүүс учраас. Хувлаа хааны үед Японыг дайлахаар асар том одоо флот одоо хөдөлгөе гэж одоо бодож байсан. За харин энийг бол одоо Оросын судлаач Скирицкий маш сайн судалж бас бичижсэн. Оросууд бас Оросын судлаач нар бас бичиж байгаа. За энэ их газарт үндсэндээ Хувлаа бол бүрэн хяналтаа тогтоочихсон. Харин Японыг дайлахгүй бол цаадаг чинь сүм улстай харилцаа тогтоож исэн шүү дээ. Худалдаа харилцаа хийж исэн. Сүм улсын эдийн засгийг бол таслах гэж зөндөө оролдоод одоо Япон бол одоо өөрт нь захирагдахгүй дорн зүгийн цорын газуус нь болчиход байгаа юм. Харин солонгосуудаас хүн одоо элчин томилоод Японд элчингийн байдлаар илгээгээд тэгээ бүр захирагдлыг тулгаж ирсэн. Тэгэхэд Япончууд бол ер нь анхнаасаа л энэ Камакурагийн хаан тус гэж байсан шүү дээ. Шогун тус гэдэг Камакурагийн. Ер нь Хувлаан тулгалтаас шууд хадгалсан. Тэгээд элчийг инж бас алж ил байсан. За харин 1268 он болон 1271 онд Япон руу элчилгээж дагаар авахыг бас шаардсан.
1268 онд илж явуулсан. Мөн 71 онд илж явуулсан. Харин Япончууд бол одоо гэхдээ энэ солонгосуудаар илж явуулсан. Харин 1272 онд монголчууд Японд ингээд бас өөрөө очиж ирсэн. Монгол элчид бас очсон. 1271 онд солонгос элч явуулаад 1272 онд монгол элч явуулсан байна. Япон руу. За тэгээд бас мөн Ховлаа хаан бол одоо энэ элчийг налсан болохоор анхнаасаа л ер нь бол сүн усыг дайлаар мортохоос өмнө Японыг бас нэг дайлаар мортчих гэдэг санаагаа 1268 оноос ер нь бол Ховлаа хаан ой тоондоо бас энэ бэлтэж явах хэрэгтэй байна гэж бодож ирсэн байна. Харин 1272 онд одоо дайнд бол эрчимтэй бэлтэж эхэлсэн. Аваа энэ тулдаа нэг урайлаад би явчих. Хөөмн чи байх хэрэгтэй. Чи бол надаас хойш энэ усааг залгамжлах хүн. Тэгэхдээ би энэ усыг залгамжлахаас өмнө би энэ усыгаа хөршүүдтэй харилцаж дайн байлдаанд нь оролцож явах ёстой шүү дээ. Чи номоо сайн үзэх хэрэгтэй. Ер нь номгүй сэлэм, сэлэмгүй ном гэж байхгүй. Сэлэм ном хоёр үргэлж хосолж байдаг юм. Хөөмн. Та яад ч намайг тэгвэл паган руу томлол доо. Би ажуутай хамт байлдаж явмаар байна. Би энэ талаар тусгай бодож байгаа Чингэм. Тийм учраас чамд өөрөө тусгай даалгавар тушаал өгөх өдөр ирэх байх. Тэр өдрийг хүлээ. Тэсний ядан хүлээ яваа. Ховлаа хааны ууган хүү Чингэм хаан хүү. Энэ хүн бол Ховлаа хааны их хатан Чаби хатан буюу Чимба хатнаас төрсөн. Эрдэм номтой, маш мундаг, эрэмгий зоригтой 29 орчим насны. Маш тийм одоо тийм гоё бие одоо өндөр их болчонлог чадaltaй биетэй царай зүс сайтай хүмүүн байсан байна. Ховлаа хааны хүү Чингэм хонтайч. За энд надад нэг асуулт гарч ирээд байгаа юм. Хоёулаа өмнө нь бол ер нь Чимба хатны талаар юусэн ярьж байгаагүй. Би нэг юм уншихад надад ингээ бичсэн байсан юм. Одоо ингээд монгол хэлэнд ийм чамбай, нямбай гэдэг үг нь Чимба хатан гэсэн үгнээс гаралтай. Нэрнээс нь гаралтай энэ төр гэдэг бүр бичсэн. Ягаад тэгэхээр нөгөө түүхэн дээр Чимба хатан бол өөрөө их тийм гарын эвдүү сайтай, альва зүйлийг их гоё цэвэрхэн хийж чаддаг. Тийм ийм одоо юу гэдэг одоо гарандаа юм таах юм одоо гарын урд үтэй. Тий урд үтэй байсан гэдэг. Тэгээд бүр бичсэн байсан. Мэдээж хэрэг хатан авж байгаа бол шилнэ үстэй. Тийм шүү дээ. Шилжээж л хатнаа авч суу штэ. Тэгэхээр мэдээж хэрэг нэг доожоогүй амтныг бол хаан хүү авч суухгүй штэ. Тийм шүү дээ. Яаж яах вэ? Ховлаа хааны. Тэгэхээр бүр Ховлаа хаан хатнаа сонгож байгаа шүү. Тий. Тэр Чимба хатан бол их ухаалаг хатан. Одоо Чаби хатан гэдэг одоо Бас тий. Тийм Чаби гэд нэрлэлсэн байдаг. За энэ бол их ухаалаг хатан. Их хатны өргөө хаантан морилыг нь харуул. Чимба би Камакурагийн ус руу дайрах санаатай байна. Ер нь одоо өмнө нэг бүтлгүүтсэн. Дараагийн удаа ер нь яах вэ? Би бас энэ талаар залбирсан. Чингэм явъя гэдэг байна. Чингмийг харин тийшээ олж болохгүй. Чингмийг их газар толдуулах хэрэгтэй. Чиний талаар л болъё. Чи ямар хүнээс асуу? Би их мундаг зүнч хүнээс асуусан. Тэр зүнчт надад нэг юм сүүшиг цагаан юмыг өгсөн л доо. Тэгээд энэ ширээн дээр чиний өмнөөс хараад гисэн. Асгаж байгаа байхгүй. Яг сүү биш нэг тийм сүүшиг цагаан юм бол л та. Энэ сүү урсаад ширээнээс тусахгүй л байна. Тэгэхдээ их боломжтой юм байна. Гэсэн чинь сп муур гараад ирдэ. Тэгснэ нөгөө муур нөгөө юмыг нь шиншилж ийснэ. Сүү байна гэж одоо бодсон уу яасан? Долоогоод эхэлдэг байхгүй. Уул нь сүү биш сүү шиг шингэн байгаа шүү дээ. Энэ сүү биш мөртлөө сүү
сүү гэж бодож энэ муур яагаад уун вэ? Чимба. Энэ муур л нэг даалтын хүч. Энэ муурн тэгээд ямар даалтын хүч юм? Би мэдэхгүй явлаа. Хаантам. Та энэ удаа дайнд явлаа гэхэд өмнө нь тохиолдсон шиг юм болох вэ гэж би хайж. Наад мохор сүсгдэж би итгэхгүй. Харин чиний гойс ёсоор чиний хүүг паган руу явуулах санаатай байна. Ачуу жанжин туслана гэсэн. Урайхатай жанжин одоо настай гараад байна. Бас л их ядарч байна. Түүний хүү Ачуу. Тэр бол Сүбэдэ Баатрын удмын хүн шүү дээ. Их хаанд нь та яахыг өөрөө мэд. Харин та энэ удаа Япон руу дайлаар явж болохгүй. Чимба. Төрийн хэргийг ийшээдээ. Гэхдээ чамаас зөвлөгөө авъя гэж бодсон юм. Ховлаа Японыг дайлах үед Япон ямар байдалтай байсан бэ? За, Японы ноёдууд дотроо бас хагаралтай байлаа. Мөн цэрэгчсэн байлаа. Мөн дайны байдалтай цэргийн эрхтнүүдийн тэмцэл өрнж байжээ. За, эх оронд нь аюулт мөч толох үед Японы шавгуунууд харин нэгдэж чаддаг байлаа. Нэг онцлог тал байна. Манай Монгол руу гаднаас харийн хүчин ирэхэд эсвэл дотроо хоорондоо үцгэд ч гэдэм үү. Ямарваа нэгэн зовлон тохиолдоход нэгддэм үү? Ямар ч харийн гаднаас халдагч ирсэн гэсэн дотоод асуудлаа түр зүр орхичоод нэгдэж байлтчаад дайснаа хөөчөөд эргээд дараад нь за нөгөө дуусгаагүй ажлаа дуусгая гэж Японы шагуунууд шийддэг. Энийг Японы нэг тийм бас нэг онцлог байгаа болол та. Арай сөргөөрөө гэх юм уу та. Манайд болонгууд гадны дайсан байсан ч гэсэн яшгүй энэ гадны дайсантай холцоо одоо хараас орё. Гадны дайсантай хүртэл нийлнэ шүү дээ. Харин тий. Одоо ингээд энэ дугааруудыг харж байхдаа багшаа маш их дотоодын зөрчлөх гарч штэ. Тий. Энэ байдал одоо ингээд 400 жилээр үргэлжлэх үү? Одоо болтол үргэлжлэнэ. Өнөөдөр хүртэл үү? Хувлаа ариг бүхийн одоо Монголын хагаралын тэмцэл одоо хагарал болсон шүү дээ 1260 онд одоо хувлаа ариг бүх хоёрын хэрүүл бэрх хүлээгүй хоёрын тэмцэл ч гэдэг юм те одоо ингээд одоо хоорондоо байлдаад гэлсэн. Энэ амар хагарал тэмцэл өнөөдрийг болтол үргэлжилж байгаа. Хизээ зогсох нь мэддэггүй. Өшөө цаашаа бүр үргэлжлэх л баг. Ер нь яг нүүдэлчд хоорондоо мөчөөрөхдөг муудалцдаг зантай л та. Гэхдээ би хэлээд байгаа шүү. Мэдхийг бүүхүс мэдснээ буудаг гэж хэн хараасан юм бэ? Тангуудыг хараал гэдэг. Энэ тангуудын хараал одоо болтол үргэлжилж байгаах гэж би бодоод байдгийн. Гэхдээ яагаад ч юм бэ Монгол хүндээ дургу байдгийн. Энийг хагарал цаашаа улам гүнзгий ирэх байх. Мөн харь дайснууд нь ч нэлээд сайн сэвж өгөх байх. Түүхэн явцдаа. Яагаад ч юм бэ монголчууд хоорондоо нэгдэж чаддгүй юм. Нэгнийгээ хүлээн зөвшөөрөх байтугай өөрийгөө ч хүлээн зөвшөөрдөг. Бүгдээрээ өнөөгийн нийгэмд нарциссистик болцгооцсон байхгүй. Эго үзлэгтэй энэ нарциссистик болцгооцсон. Бүгд хизээч хиний өмнө бурууга хүлээдэггүй. Яаж хийж байгаа л өөрийн зүг болохгүй л мөөхрлаад зөрүүдлээд дайрчдаг замтай. Одоо хинээсээ ч сурсан, хаанаасаа ч өвлж авсан. Хинч зааж өгсөн. Тэр зааж өгсөн хүнээсээ яасан ч сайн сурсан. Ийм л байгаа. Япончууд харин нэг онцлог нь нэгдэж чаддаг. Нийтийн дайсны эсрэг зогсож чаддаг. Ийм өвөрмөц, ёс суртахуунтай мөн хүмүүжлтэй байж. За тэгэхээр энэ Монголын цэрэг бол тухайн үедээ буюу Юан усын цэргүүд асар их туршлагатай, дайн байлдааны арга барилтай ер нь тэргүүлэгч ус байсан. Харин Япончуудын талд бас нэг үзүүлэлт байгаад байгаа нь монголчууд хуурай газар дээр сайн байлддаг, далаа тэнгисийн тулдаанд бол туршлагагүй байсан. Японы цэргийн жанжид Хожа Токимунегийн удирдлагын доор яг энэ үед нэгдлээ.
За ер нь бол Японы судар бичигдэж энэ талаар бол үгүүлсэн байгаа. Хожа Токимүнэ гэж мундаг том жанжин гарч ирсэн байх нь. Шогун биш шүү. Нэг том жанжин. Хувлаа хааныг Япон руу довтлохоос өмнө Япон Хятадын харилцаа ямар байсан бэ? За 1260 онд Хувлаа Юан гүрний хаан ширээн залгаснаас хойш Японы зүгээс ирж хөндлөл өрөөсөө үзүүлээгүй. Хувлаа хаанаас өмнөх хаадтай Япончууд харин байнгын харилцаатай байсан. Сүм улсын хаадтай болон Алт улсын хаадтай бол байнгын харилцаатай байсан. Харин Хувлаа хаанаас Японы хаанд илгээсэн жуух бичиг бол үүнийг бол маш сайн баталдаг. Энэ бол музейд наадгалагдчихдаг. Энэ Хувлаа хаанаас Япон руу илгээсэн жуух бичиг. За энэ жуух бичгээ бол 1266 онд Хувлаа хаан илгээж исэн. Япон улс нь 400-ны турш Хятадын их газраас тусгаарлагдчихсан. Өөрсдийн гэсэн өвөрмөц соёл шашныг одоо үүсгэсэн буддийн шашин буддийн шашны одоо нэгэн урсгал улааны урсгал нь очиж яахта Японы уламжлалт шашинтай холилдоод Шинто хэмээх шашныг үүсгэн өвөрмөц буддийн нэг өвөрмөц шашинтай ийм ус байлаа. 9-р зууны дунд үе хүртэл Хятадууд буддизмыг хавчин гадуурхаж исэн. Харин Японоос хөндөрүүлсэн. 9-р зууны дунд буддийн шашин хэрэггүйгээд Хятад гадуурхад эхлэнгууд нь гүнзээ барин даавга барин гэдэг эхлэнгууд нь Япончууд нь нөгөө Хятадаас хөндөрчихгүй юу? Япончууд сүн улстай худалдааны харилцаатай байсан. Японы зүгээс сүн улс руу алт, төмөр, мод нийлүүлж исэн. Хариуд нь торг, бүс даавуу, зис, тансаг үнэртэн халуун ногоо авдаг байж. За тэгэхээр энэ худалдаа бол ер нь маш сайн одоо өрнөж яхад Японы зүгээс сүн улс руу орж ирж байсан одоо энэ нийлэлтийг зогсооход ирсэн байна. Хувлаан одоо дайраад ирсэн нь монголчууд дайраад ирсэн нь. За ингээд одоо төмөр алтны нийлүүлэлтийг ч зогсоосон. Харин сүн улсын эдийн засгийн хувьд бол ганцаардуулахыг монголчууд бол хичээж исэн. За тэгээд одоо Японоос сүн улстай худалдааг одоо зайлтгүй одоо таслан зогсоох шаардлагатай. Тэгээд Япончууд дотроо бас хагаралтай хааны эрх мэдэл бол хязгаарлагдмал хуурай газрын нэгдсэн хайрн гэж одоо Японд байхгүй, далайн хүчрхэг флот гэх юм баг байхгүй. Хувлаа хааны хувьд бол маш сайн мэдээ байлаа. Тэгээд туршуулууд нь үрж ирээд хэлсэн шүү дээ. Ийм улс байна гэх. Харин эсрэгээрээ монголчууд бол олон удаагийн дайн олон жил хийсэн, хатууччихсан, туршлагаччихсан байлаа. Японы арлаас 200 км-ийн зайтай орших Солонгосыг одоо өөртөө мэдлэлд оруулсан нь Япон руу довтлох болцоог улам илүү нэмэгдүүлж исэн байна. Солонгосоос Япон руу дайрна. Энэ бол Хувлаа хааны зарлиг байсан шүү дээ. За бүр нарийн ярих юм бол яг энэ өгөөдөө хааны үед 1231 онд бол ахвай Солонгос цөмөрч орж исэн. Тэгээ харин солонгосчууд бол шаггүй эсэргүүцчихлээсэн. За энэ Хувлаа хааны үед одоо сүүлдээ бол ингээд одоо бүрмөссөн одоо Солонгос их Юан улсын эрх мэдэл дагуулсан. Их Юан улсын үндэстний соёлын дэглэмийн 3 дугаар зэргийн үндэстэн болсон л доо. Солонгосоос бас их хатан буулгах тийм зөндөө үйл явдал одоо Хувлаа хаан бол гаргасан. Харин олон талын ач холбогдолтой байгаа нь Солонгостой байгаа шалтгаан бол Солонгосыг зүүн жигүүрээ аюулгүй болгосон. За харин сүн улсын тусламжийг авах болцоог нь хаачихсан. Хоёрдугаарт нь болохоор зэрэг солонгосчуудыг ашиглан хөлөг онгоц бариулж сүн улс руу далайн зүгээс довтлох, далаад гарахгүй хаах тактикийг солонгосын дайчдын одоо далайчдын тусламжтайгаар хэрэгжүүлсэн. Сүн улс руу далаагаар бас дайрж ирсэн шүү дээ. За тэгээд Япон руу довтлох гол түвшинс газар нь Солонгос байх болно гэж Хувлаа хаан бол одоо биш шийдсэн. Харин түүхийн туршдаа ер нь хөрш хөрштэй дургу гэж мэдхүү. Солонгосчууд Япончууд дургу. Одоо ч дургу тий. Хятад ч Япончууд дургу. Яг 2 дугаар дайны үед сайхан тоогоо цөөлүүлсэн болохоор бас л одоо болтол дургуцал нь бас явж л байдаг юм шиг байна л та.
За тэгээд монголчуудын одоо талд ороод Японыг дайрыг гэхэд бол ер нь бол солонгосчууд хэдийгээр Японд дургуйч гэсэн дотроос яах юм бэ гэх гээд юм уу тий нэг иймэрхүү дургуй байдлыг гаргаж ирсэн. За тэгээд 1266 онд Японы хаанд явуулсан жуух бичигтээ эзэн хаанд алба төлсөг бай хэмээн шаардлага бичиг одоо Японы түүхийн музейд хадгалагдаж байгаа. Эдо хотын түүхийн музей. Энэ үед бол Япон бол хэдийгээр тархаа бодоргаач гэсэн төвлөрөл нь бол Эдо буюу нийслэл нь Эдо хот байсан. За сүүл Токио болсон л дээ. Эдо хот. Солонгосчууд Монгол Японы ээдрээтэй харилцаанд одоо хутгалдан орхоос бол ерөнхийдөө зайлсхийгээд байсан. Алба говчуураа төлөё. Усан онгоц барихад чинь тус болёо. Гэхдээ хэн нэгэнтэй муудалцах гэж байгаа бол айлангаа Японтой муудалцах гэж байгаа бол бид нар хутгалдмааргүй байна гэсэн нэг тиймэрхүү одоо эсэргүүцлээ бол хэлж ирсэн. Хувлагийн элч нар Японд очих аюултай тухай солонгосчуудаас бол сонсч ирсэн. Тэгээд ер нь бол зөвшөөж исэн. Тэгээд бас ер нь бол хятад руу ер нь буцъя да гэсэн тийм байдлаар хандж эхэлж байсан байна. Хувлаа хаан бол харин их уурсч хэлгэнж ирсэн. Яагаад энэ солонгосчууд ч одоо бид нар одоо надад захирагдж байгаа мөртлөө яагаад одоо дургуцаад байгаа юм бэ? Тэгээ хувлаа хаан бол их хэлгэнсэн. 1267 онд Солонгосын хаан руу одоо зарлиг хөргүүлээд Юан гүрний төлөвлөгөөнд саад болохгүй байхыг танд анхааруулъя. Тэгээд ч танаас Солонгосын зүгээс ямар нэгэн саад одоо Солонгосын зүгээс гэх юм одоо гүүрээ улсын зүгээс ямар нэгэн саад учруулахыг би тэсвэрлэхгүй гэдгээ та нарт хатуу мэдэгдъя гэж хэлж ирсэн байна. Зөв. Ингээд үндсэндээ бол өөрийнхөө санаа бодлоо илэрхийлж яах нь шүү дээ. Зөв. За энэ хүрээд өндөрлөө. Тэгээ манай нэвтрүүлгийн цаг маань бас болохоо байлаа. За үзэгчд маань бас энэ нэвтрүүлгээс бас өөрсдийнхөө сурах зүйлийг, олж авах зүйлийг ойлгосон зүйлтэй болсон болов уу гэж найдаж байна. За танд маш их баярлалаа. За Хувлаа хааны маань 2 дахь дугаар энэ хүрээд ингээд өндөрлж байна. Үзэгч та бүхэн бидний үйл хэрэг дэмжиж лайк, шеэр, subscribe дарах манайхан битээ мартаарай. За мөн дээрээс нь бидэнд одоо сэтгэлийн тусдын болгож донешн хийх манайхан битээ мартаарай. За энэ удаагийн дугаараа энэ хүрээд өндөрлөө. Дараагийн нэвтрүүлгээр ирэх уулзлаа. Баяртай.